өөртөө итгүүлж тархийг нь угааж чадсан тэрхүү хүмүүс хэн бэ? Та бүхэн тухлан суугаад таалан сойрхоно. Let's go. Let's go. За, бидний эхний ярилцах Монгол улс даяараа сенсац тарьсан хэрэг юу вэ гэхлээр та нарын зарим нь бол мэдэх бах алдарт 90 саяын хэргийн талаар хэдүүлээ ярилцах болно. Тухайн үеийн 95 96 оны 90 сая төгрөг гэдэг бол маш их мөнгө, бараг 2-3 сая төгрөгөөр 3 өрөө баймаар авдаг байсан үг хаа та. Тэр үед 90 сая төгрөгийг улсаас одоо залилж авч чадсан хүний талаар өнөөдөр хэдүүлээ. Бодлын улгаач лөө. Ер нь бол Монголын орчин үеийн түүхийн бараг анхных нь хамгийн том залилан. Нэр тэр бодлын улгаач тэр гардаг тэр ах яг нэр гэсэн яг яаж тэр Монголоос тэгж мөнгө хулгайлсан юм бол нэг гэж хэлж болно. Яг юу болсныг мэдхийн тулд хэдүүлээ дурсамж цэгийн мэнээр гарсан мэдээллийг уншицгаая. 24 наснда ерөнхийлөгчөө болгодон 90 саяын хэрэгт холбогдсон Б ганс. 90 саяын ганс үг гэдэг чинь энэ хүн юм биш шүү дээ. Ийм төрхтэй байжээ гэсэн. Зураг нь байгаа. За яг тухайн үеийнх нь зураг нь байна. Яг өдөө бид тасуулдаг жоо байхгүй. Энэ юм болов. Энэ нэлийн сүүлийн зураг байх шүү нэ. За ер нь бол 90 саяын ганс үг гэдэг нэрээрээ бол нэлээд алдартай хүн байгаа. 95-аас 96 оны үед 90 сая төгрөг гэдэг бол толгойд багтамгүй том тоо сонсогдож байжээ. Ер нь бол тэр их мөнгийг зүгээр бодохч баг төсөөлөгч баг хэцүү байсан үе. За юу болсон бэ гэхээр штэ байгалийн ухааны тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтай хамтран Мойсийн 2 давхар байгаль судлалын нийгэмлэг байгуулан ажиллаж байсан. Нью-Йоркийн байгалийн түүхийн музейн захирал Майкл Новачек гэгчтэй хамтарч ажиллах гэрээ хийхээр тохиролцжээ. Замын зардлаа олохын тулд ерөнхийлөгчийн өргөөнд бараалхаж Холливуудынхантай хамтран хийх киноны төсөл үзүүлж 90 сая төгрөг салгаж дөнгөсөн ир. Гал. Холливуудынхантай хамтраад одоо амар сүртэй кино хийн гэж бол 90 сая төгрөг бол салгасан. Ерөнхийлөгч Очирбат тухайн үеийн ерөнхийлөгч Очирбатын үйдс нэр их юм болж байгаа хөрхий. Ерөнхийлөгч Очирбат тухайн үеийн сангийн сайд Бямжавын нэр дээр гэрээ байгуулан төрийн сангаас 90 сая төгрөг салгаж чадсан түүнийг баасан хүүгийн ганц үг гэхээсээ 90 саяын ганц үг гэж нэршээд олон жилийг үдэж байна. Ерөнхийлөгчөөс залилсан 90 сая төгрөгөө Америкт үрж дуусгасан тэрээр нууцаар Монголд ирж банкнаас 400 сая төгрөг авах гэж яваад иргэдийн мэдээлэлээр баригдаж түүний ерөнхийлөгчтэй эхлүүлсэн 90 саяын үлгэр төгссөн юм а гэж байна. Яаж үр дуусгасан бол бодвол одоо казинотсон болов уу? Бас 90 сая төгрөг гаалгаар. Хууй чин доллар хэдийн ханштай байсан юм бэ? Хамаагүй бага байсан. Өөр олон дуу байгаа мó? 400 сая төгрөг бол авах гэж ирсэн юм байна. Магадгүй хэн нэг түүнийг таньж цагдаад мэддэггүй бол сангийн яамтай гэрээ байгуулж банкнаас 90 саяыг гаргуулж байсан нэр хүнд нэгтгсэн банк 400 сая төгрөгөө нэмж алдах байваа гэж байна. Ер нь бол ийм хэл зөрсөн гэсэн үг. 400 сая төгрөг авахд тэгэл 400 саяыг авсан бол тэгэл гадаад руу гараад алга болох байсан баг. Мэхэлж хэмжээний мөнгө залилсан ганц өхөд шүүх 17 жилийн ял оногдуулсан. Хоригдож байхдаа хүн байрцаалж ялаа нэмүүлсэн юм байна. Окей. Тэрээр ээжийнхэн шарил дээр гартаа гав хөлдөө дөнгөтэй очиж мөргөд сөгдөөд буцаж байсан гэд тооч бол түүний амьдрал яг л эмгэнэлт кино шигэ гэж байна. Эмгэнэлт кино шиг гиснээс бодлын хулгайч гэ байдаг шүү дээ. Амьдралаас одоо сэтүүлсэн бодлын хулгайч гэх нэртэй киног бол мэдэх бах. Ер нь бол 11 онд юм байна. 11 онд нэлээд хит болж байсан кино Жүшин Амрагийн тоглосон. Энэ бол амар кино. One of the greatest. Энд чи юу лээ бодлын хулгайч говьдд. Америкийн байгалийн түүхийн музей 18 дахин дүүрэн манай Монголын тэнцааврыг ясвэ. Бид нэр тэрүүгээр хичнээн сая доллар олсон гэж бодож байна. Бодит түүний амьдралаас идэвхтэй бүтээг гэж байгааз. Окей. Хоёул Монгол улсын ерөнхийлөгчд орё. Чи сонирч бочиж. Монгол улсын ерөнхийлөгчийг мэхэлсэн. Гойж чаддгүй гойлагч юм байдгаас өгдөггүй хүн гэж байна. Хардаа ижээ. Йоо. Эцсэллаа ижээ. Энэ газарт цаг хугацаа гэж байхгүй. Энэ газарт өчигдөр гэж байхгүй. Вау, энэ үеийн
энэ үеийн movie трейлер ч одоо үеийнхаас бүр амар байсан юм шүү. Эсвэл энэ киноных тийм амар байгаад байгаа юм уу? Харж байгаах. Ер нь бол энэ үед бол нэлээд хит болж исэн кино байна. Шоронд номын санч хийж өдөр хоногийг шарлаж хуучирсан бичиг цаастай ноцлож өнгөрөөдөг байсан тэрээр Есүсийг шүтэх болсон. Наранд гарсан хойноож энэ ажлаа үргэлжлүүлж байна. 17 жил өргөс торны цаан суусан түүнийг наранд гарахт нугтах ах дүү найз нөхөд байгаагүй тул Христийн сүмд очиж ор хорон очих аяхтай болсон ажаа гэж бичсэн байна. Гэр бүлтэй болсон гэж байна. Бас эмч бүсгүүдэд ханилж 2010 онд хурим найраа хийжээ. 90 оны сүүл 2000 оны ихээр чөлөөт хөвлийн од болон бужигнуулж явсан энэ нэрийн нас тогтож ухаарсан бизээ. Түүнчлэн түүнийг амьдралаар бодлын хулгайч хэмээх уран сайхны киноч бүтэн түүхтэй. Харин тэрээр хэрэгт буруутгагдан хоригдож байхдаа иймэрхүү төрхтэй залуу байжээ. Одоо энэ хүн буцаад баяжсан болов. Одоо нэг Wolf of Wall Street гэх кино байдаг шүү дээ. Leonardo DiCaprio-гийн тоглосон. Тэгээ Jordan Belfort гэх тэр хүн чи одоо буцаад баяжсан шүү дээ. Амар баян. Тэгвэл манай ах буцаад баяжсан болов. Ловер хийчихэд гэдгийг гэрэл зургийн хайсанд юм болгож аль нь бол энэ зураг юм болов энэ зураг юм болов бодвол энэ зураг байх та те арай дээр үеийнх нь энэ арай сүүлийн зураг байх шиг байна. Тэгээд одоо ер нь бол Христийн шүд гинэ. Христийн сүмд нилээн идэвхтэй одоо номлол уншиж байгаа гэж бас сонссон харж байгаа. Одоогийн жоох энэ 8 жилийн өмнөх бичлэг байна. Өөрт нь итгэн амьдралаа даатгсан хүмүүсийн амьдрал хичнээн их баяр хөөр, ивэл ирвэл инэрл нэгүсэл бас амьдралын зорилгыг өгдгийг хүн бүхэн мэднэ. Тэгээд тэр амьдралынхаа талаар гэрчлээсэн маш олон хүмүүсийн нэг болох миний анд би харж байгаа. Ерөөдөө христиан юм байна. Би бас христиан. Сүм дээр номлол уншаад явж байгаа. Ер нь бол шашинд нилээн орсон. Бас нилээн ухаарсан шинжтэй хүн бол за мэдээж алддаг. Тэгээ алдсан алдаагаа үүрээд одоо шоронд байж байгаад 2008 онд гэлүүдээс судлагдсан. Тэгээд одоо нилээн шашинтай итгэгч болсон байна. Тэгээ ер нь бол бас л сонирхолтой түүх. 90 саяын ганц үг шоронгоос гарсан шөнөө оршуулгын газар хонжиг нь. What? Энэ одоо үлгэр домог шиг л юмнууд яригадаад шин 14 жилийн дараа шоронгоос гарч ирээд очих газар руу бүтэн өдөр гудам мэдэрлэж алхсан гэдэг. Найз нөхдөөгөө уулзсан ч хоолнд оруулж хідэн дөрөв өгөөд салахын түүс болж байсан тул оройдоо очих газаргүй нэрхээр ээжийнхээ мөнх нойрсож буй 70 давхрыг зоржээ гэж энэ харанхуй бүрхий тэр бүрийн очихоос хүмүүсийн эгүүсдэг оршуулгын газарт ээжийнхээ шарилын шороог дэрлээд унтахдаа огтхонч даараг үгээс барахгүй игээл амьд хүнтэй ярьж хөөрч уйлж хонсон тэрээр өглөө нь явхдаа хүн дахин ээжийнхээ нэрийг муугаар дуудуулахгүй гэж амлаад амьдрахаар итгэл дүүрэн алхсан гэдэг. Бас л эвгүй түүх байх шүү те. Сайн нэрийг хүсвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй хичээр амьдрал түүн тийм сайн хандсангүй. Ялагдал тэмцэл хоёрын зааг дээр дэнжигнэж явсан тэр үед амьд үг Христийн чуулганы тэргүүн пастор Бат болд ганс үхүүд тусламжийн гар халуун сэтгэлээ сунгаж амьдрал руу хөтлсөн ажээ гэж. Ганс үх одоо эхнэр хоёр хүүхдийн хамтаар итгэгчийн амьдралаар аз жаргалтай амьдарч байна гэж. Түр байж гараа guys. Өнөөдрийн бичлэг нэлээд хамгийн чанартай өнгөөр Монгол эсвэл тап гэдэг хүн ал Италийн иргэн Флин гэдэг хүн. Мистер Флин гэдгээр бол аюу алдартай. Монголд санийтай гал юу вэ 17 жил шоронд суугаа гарч ирсэн чиг нэгч тосох хүн байхгүй. Тэсний ээжийнхээ шарил дээр очиж унтснаа. Нөөш тэр шөнөө даараагүй ч шиг тэгээ бүр тийшээ явъя гэдэг бодол амар штэ тий. Зүгээр өөр газар унтах газаргуудаа тийшээ очоогүй штэ тий. Зүгээр тэнцээ очиж унтмаар санагдаад тэгснэ нүмер хэмгүү дулаахан тэгснэ юм ярьж хонсон монсон гэж. Ирээд ингээ Монголд ирэхдээ би бол тэрбумтны хүү байна. Би бол Канадаа зүгээр л нэр амар баян нөхөр гэж хүмүүст итгүүлээд. За хүмүүст итгүүлээд зүгээр л энэ зүгээр хүссэн юм идж уугаал зүгээр хүссэн хүмүүстэйгээ нарийд цингээл зүгээр хүн болгон зүгээр шүтэл тэгж явж байгаад бүр ингээ буцаж явах гэж байгаад баригдсан. Ер нь бол нилээ бас эвгүй л уурч. Тэгээд зураг олдохгүй байгаа. Мэдээж жоохон цөөхөн байгаа. Гэхдээ бас жоохон дээд үеийн ах иш нар бол яг энэ хүний талаар бол сайн мэдэх бах. Та ээж аваас асуугаараа ноён Флин гэж та хүн таних уу гэд. За нэг мэдээлэл олсон. Гэхдээ царайг нь харахгүй юм уушмаарг байна. Мистчүүдээс удаагийн л $100 өр болон хоцорсон байна гэж энэ таад бодохгүй хоёр хол хүмүүр Монголын болтохгүй үеийнх гэсэн чинь бүр 11 жилийн өмнөх. Яа энэ нөгөө амнасаа бурхан бөөлждөг. Энэ одоо бурханаар бөөлждөг нэг ихч байсан шүү дээ. Тэгээ би шөнө ингээд би өдөр унтчаад гэртээ зүтрч амар жоохон байгаа шүү дээ би. Бараг 1-р ангийн хүүхдээ нөө тэрнээс доош хүүхдээ нөө.
Тэг өдөр унтчаад орой ингээс ирсэн чинь манай ээж аваа хоёр ингээд ТV9-оор ингээд зурагтаар нэг юм ингээд үзэж сууж байхгүй юу амар ингээд төвлөрцөн. Тэгээ би ста би юу вэ гээ ингээд бас дахиад зурагтаа ингээд үзсэн чинь тэрэн дээр ингээд нэг гэр дотор нэг их чиг ингээд тойроод баахан хүмүүс ингээд тойроод суудсан. Тэгээ нөгөө их чи ингээд бурхнаар ингээд бөөлж шагаа зэ ваа ингээд бөөлжөд. Тэгээ за шаашаа энэ худлаа илгүүдээ гэдгсэн чинь шууд тэр ярилцлага авч ирсэн тэр ингээд гэрч болж байгаа хүмүүсээс нь асуусан чинь би бол өөрөө итгээгүй тэгээд өнөөдөр би ирж үзээд 100% итгэлээ. Идрээ яриаг нь сонсоод би бас тэр үед итгэцэн байсан ш тэрэнд. Бол нэлээд том үйл явдал тохиолж исэн. Монголын түүхэнд бол анх удаа нэгэн эмэгтэй бурхнаар бөөлсөн тохиолдол одоо гарч телевизээр хүртэл нэлээд бүүн болж исэн. Бүр тэр чигтээ Монгол улс даяараа шуугж исэн. Тэрхүү мэдээний хэсгийг бол яг одоо хэвлэл хамтдаа харцгаая. Өчигдөр тэргүү зөвчтэй инфо үндэсний мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Анхаарлаа хандуулна. Хөвсгөл аймагт хүн бурхан төрөөс явдал гарч анхаарал татсан хэдий ч өнөөдрийг хүртэл үнэн худал нь мэддэхгүй байсан. Хүмүүсийг гайхшруулж байсан бүсгүй өнөөдрийн байдлаар өөрийн биеийн бүх нүсвээр 2000-аад чулуу What the fuck өөрийн биеийн бүх нүсвээрээ гаруй бурхтыг төрүүлэн гаргаад байна. 2000-аад чулуу 20 гаруй бурхан. Энэ талаар инфосүлжээний Хөвсгөл аймаг дахь сэтгүүлч Эрдэнэ цэцгийн бэлтгэсэн мэдээллийг одоо хүргэе. Хөвсгөл аймгийн галзуумын угуул Вандан Максрын мөнгөн чимэг 1993 онд 4 хүүхэдтэй айлын отгоо охин болон мэндэлж багангийн боловсрал эзэмшин өнөөдөр нөхрийн хамт амьдарч байна. Мөнгөн чимэг 2011 оноос эхлэн хүний биеийн бүхий л гарч болох нүхсээр эхлээд нөхөр нь бурхан байсан болоо. Тэгээд ингээд секс хийсэн чинь биенд нь бурхнууд нь үлдээд тэгээд том болоод төрж байгаа юм болов. гаргаж эхэлсэн байна. Гарсан чулуунуудын хамгийн том нь 9 кг 700 г чулууг шээсний сүвээрээ гаргаж түүнийг хадганд өлгийдэн авсан үеийн гэрч эмнэлгийн жол. What the fuck? Хүний шээсний сүвээр яаж юм чулуу гарах юм бэ? За болооч what the fuck? Хүний шээсний сүвээр би яг юу үзээд байгаа юм бэ? Хүний шээсний сүвээр ийм чулуу гарах уу? Боддоо. За бэж. За ямар нэгэн байдлаар гарсан гэж бодъё. Тэгвэл яаж би рүү н орсон байх вэ? Лаш төмөө болон гэр бүлийнхэн дэрэгднээжээ. Мөнгөн чимгийн аав Вандан Максэр охиныхоо энэ ер усын байдлыг сумынхаа захиргаа аймгийн эрүүл мэндийн газрын дарга нутаг нэгтэд амдын сүрэнд улсын хурлын гишүүн асан гүн далаад хүртэл үзүүлсэн хэдий ч энэ бодит байдлаас хүмүүс зайлсхийж уулзахыг хүсдэггүй болсон гин. Арга барахтаа нийслэл орж шинжлэх ухааны академи эрдэм шинжилгээний хүрээлэнд очиж болсон явдлаа тайлбарлахад зүрхний баасан жив эмч өөрийн нарийн бичгийн дарга навчаагаар дамжуулан бүх төрлийн шинжилгээнд үн төлбөргүй хамруулсан байна. Энэ үеэр эхний бурхад мэдлэх болж өөрийн нутаг галт сумаа зорин ирж 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бурхан гарах үеэрээ сумын удирдлагатай хэлж комисс гарган шээсний сүвээр бурхан төрүүлж идүүгээ гарах боломжтой нүх сүвээрээ гаргасан 20 гаруй бурхтыг гарган номын өргөндөө залжээ. Найдлангоос Тэгсэн шууд лам болоо шатсаа. мэдгцээ. Тэнэс өмнө олж чулуу хардсан тийм үү? Тий. Тэгэл эхлээд гарахтаа ихэр гарч байсан. Тийм. Тэгээ хоёр eerээрээ гарсан. Бурхан тийм ээ. Тийм борхон. Тийм бурхан гарсан. Тэр өөрт нь ямар нэгэн зовир, ямар нэгэн одоо шинж мэдгдэх юм уу? Мэдгдэн. Мэддэггүй явах та 9 кг шээсний сүгээр 9 кг. Oh my god. Яг тэр өглөө мэдгдсэн. Тэгээд хэлсэн. Өөрийн гэсэн бичигтэй болсон, үсгтэй болсон гэж яриад байгаа шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ? Энэ янз гэж ярьдаг. Тэгээд бол тий. Дээр янз үсэг тэгээд нөгөө дээд нөгөө өвөг нөгөө төлөөний үгээр яриа шагаад тэгснээ өөрийгөө ухаантай мундаг хүн гэж шагаад. Тийм. Овог тэдний ном гэж тэгдэг. Янз. Би ийм төлөөний үг ашиглаж ярьдаг хүмүүстэй юм ярих би бүр амар дургүй fuck бүр яриаг нь сонсгосоор байтал бүр дургүй хүрээд чилээд бүр үнэн хэцүү. Зөв янз үсэг тийм. Тий. Энийг Янз үсэг. Яазуу үсэг. Тэр үс юм уу? Ер нь ингээд анзаараад тахаар эдэр ингээд хоорондоо нэг нэгнээс санаа авчдсан юм шиг байгаа. Тэр нөгөө тэнгэр дээшээ 20 м нисдэг хүн чинь
яа 100 байсан штэ. Нэг үсгийн өөрчлөл янз үсэг болгочихж байгаа байхгүй юу? Яа 100 4 үсгтэй тэнгууд янз уугүй. Чатанд хэдэн хүн бэ? Та нар яагаад чатчихгүй байгаа юм бэ? Реакшн харуулъя та. Надаас та нарын реакшн хэрэгтэй байдэн штэ. Та нарт миний реакшн хэрэгтэй байгаа шиг. Та нар надаас реакшн харуулах хэрэгтэй. Гайхалтай биш гэж юу? Би анх яг энэ мэдээллийг анх гарч байхад бол бүр өчигдөр юм шиг санаж байна. Бөө юм болсон. Монгол даяараа бөө юм болсон. Би Монголд байсан. Би ингээд телевизийнхэн хүртэл очоод ингээд сурвалжлага аваатлаар сүүлдээ ингээд ийм очт юм лээ. Нэрэж баг үнэн ч юм шиг. Нэрэж ингээд хүмүүс ингээд нэрэж яагаад ингээд бурхнаар яагаад бид нар тэнгэрийн удамтай монголчууд яагаад бурхнаар бөөлж болохгүй гэж гээд ингээд тэгэхгүй яагаад ч юм ингээд эргэлзээд эхэлсэн. Гэтэл яаж ч эргэлзсэн нэрний ард за арайч тэ гэсэн бодлол байсан. Хин нэгэн зааж өгсөн өөртөж байна. Тэгээ би бол жоохон багтлаад итгэцсэн байсан бүр. What the fuck ямар гаж юм бэ гэж итгэцсэн байсан. Өөрөөс бараг сурсан гэдэг юм шүү. Одоогийн байдлаар мөнгөн чимгийн энэ Европсын гайхамшигт үйлдэлийг яг нүдээр харсан хүмүүс өрөвдөн хайрлаж харин Яг намайг сэрсэн чи яг ийм байдалтай bijсэн байхгүй. Одоо энэний араас нэг ах яриа өгд юм аа. хэрэг сонсон хүмүүс яагаад ч ийм юм байж боломгүй хэмээн итгэхгүй хэвээрээ байна. Энийг бол хүн бол одоо ер нь нүдээр харсан жижил одоо үнэмшихээс чихээр сонсоод бол одоо үнэмшихэргүй ийм зүйл болоод энэ бол одоо үнэхэрийн одоо энэ үлгэрт одоо сайхан үлгэрээр бол одоо үгүй байхаар одоо энэ гэрээр дүүрэн одоо энэ бурхны одоо энэ сахиусаа одоо энэ ер нь дээр үе Монгол хөдөөний хүмүүс юм уу мэдэхгүй яагаад хүмүүс ингэж ярьж чадахгүй байгаа юм бэ? мөнгөн жимгээс гарсан бурхнууд бол одоо зөндөө байгаа нь бол одоо бахархгүй штэ. Манай Монголын одоо түүхэнд амилсан бурхан биш гэж ярьдаг. Бурхан гарга What the fuck. Доогуура нэлээд том хэмжээний бурхан гарга. Энэ ахын үгэнд би итгэцсэн байхгүй. Хатус чинь 12 сарын 8 байсан баха нэг 125 байсан санагч. 125 гээ зүгээр нэг гайгүй өдөртөө зүгээр холбоо шаашдаг те тэгээ өөрсдөө итгүүлээ шаа. Бас байсан. Яг өнөөдөр бол та бүхэн сая самаараа 100-аас бурхан гаргахт нь бол байлаа. Тэгээ энэ бол одоо юу гэдгийг зүгээр манай нутгийнхан бол нэлээд тийм үл итгэсэн одоо гайхсан сонирхсан байдалтай харьцдаг дээр нь бол миний Монголын арт түмэн ямар цагаахан гинэн сэтгэлтэй вэ гэдэг нь бол харагдаж байна. Зүгээр энийг бол нэг нүдэрээ өвдсөн хүн юм шин сая та бүхэн харлаа тийм ээ. Донд бол аав ээж нь оруулахгүйгээр 20 гаруй хүн байлаа. Бүр хөрс сумын маань хүн хүртэл байлаа. Тэгээд энэ бол нэлийн гайхамшигтэй. Би бол өөрөө хайцсангууд шинжлэх ухаанч талын хүн гэтэл хүн амаараа хараал эзэн гуйлан бурхан бөөлж явахыг харах тэр ямаараа гайхамшигтай ээжидийн зүйл байх юм бэ? Энийг бол өнөөдрийн шинжлэх ухаанд тайлбарлахад бол үнэхээр одоо хол зүрхтэй юм сони юм байгаа. Гэхдээ энийг бол би хоёр нүдэрээ үзсэн ялчгүй нь бол болсон байдалд явдал. Манай ах нэг 69 жолоочлаа байх юм. Тэгснэ би шинжлэх ухаанч. За болно. Гайхамшигтэй. За би бол өөрөө хайцсангууд байдалд явдал. 30 минутанд галцсан хүнд очин бурхан мэдлэгийг хүлээн өчийн 23 цаг хүртэл яг дэрэгдэн хамт байж байгаад эхний мөнгөн зоос 23 цаг 30 минутанд гарч улмаар дахин хүлээсний эцэс шөнийн тэг 1 цаг 30 цаг. Хамгийн гол нь энэ бурханаа өөрөө ихлэ залгицсан байгаа юм бах та. Яаж энэ хоолой моолойг нь урдгүй юм уу? Яаж залгаад байна? Тэр нь бас зүгээр хамгийн зүгээр байж бурхан биеэсээ гарах нь байна. Хамгийн том авьяас тэр нь ингээ авьяас маяас биш зөө. Тэр нь худлаа яж болно. Хамгийн гол юм нь тэрийг яаж залгаад байна гэдэг нь авьяас юм шүү. Тэр бурхан хоолоогоор давуулаа залгаад байна гэдэг нь авьяас юм шүү. 5 минутанд амнаас нь салсдаг зүйл гарч байснаа хий огуулан бурхны толгой зохиж улмаар 5 минутын дараа гэхэд бурхан мэндэлж ээж намайг цагаан шүхэр гэдэг хэмээн нэрээ шивнснээр бидэнд энэ бурхны нэр цагаан шүхэр гэж мөнгөн чимээ хэлснийг номын багш Орсоогой цагаан шүхэрт бурхан мөн болохыг нь тайлсан юм а. Ийхүү гарсан бурхан нь гуйлны шармал бурхан бөгөөд анх гарахтаа өнгө муутай байснаа улмаар өнгөн тодорч гялалзаж байсан. Гарах үедээ ямар нэгэн сонин содон үнэр байхгүй маш чамин хийцтэй арзгар сарзгар яг энэ янзаараа байсан нь сонирн байлаа. Энэ сонин үйл явдлыг нутгийн иргэд ирж үзээгүй учраас өдийн хүртэл эргэлзэж дээр үед гал гаргаж байсан өнөр цэцэг шиг юм болж байгаа юм байх. Энд ямар танил нэр вэ? Хөө энэ тэр гал гаргадаг өнөр цэцэг гэдэг өмнө монголчуудад дугуйн туршлага байсан биз дээ. Манай юм буулчихгүй шаасна. За юу буулж шаач вэ?
амдаа зоос хийсэн гин шүү. Би юу гэж амдаа зоос хийчихдээ. 10 Өгснөөр Вандан багсар болон түүний охин бурхан төрүүлдэг гих мөнгөн чимээг тэгээд бас мөнгөн чимгийн нөхөр гих хүмүүсийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хилцээс бусдыг хуурам эхлэхийг завдсан гих үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ гэсэн мэдээлэл байсан ч гэсэн прокурор дээр одоо хэрэг нь явж очоод хин нэгэнд ямар нэгэн бодит хохирол. За тэгээд энэ бүх дүүлэн шууганы дараа юу болсон бэ гэхээр нэг нөхөр гарч ирсэн. Тэр нөхөр хин бэ гэхлээр энэ бүх бурхан зоосуудыг бол мань гэр бүлд зарсан тэр хүн бол ил гарч иж. Энэ бүгдийн зар энэ миний зарсан бурхтууд шүү. Наад амнаасаа гаргаж бөөлж өгөх шүү гэж бол хэлсэн байгаа. Тэгээд зарсан хүн ил болсон юм байна шүү. Тэгээд дараа нь яасан бэ гэхээр Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлцээс бол шалгасан. Одоо ард түмнийг бол хуурам идэх гэж одоо оролцоо гэсэн шалтгаанаар бол тэгээд тэрнээс хойш бол яасан бол мэдээлэл байхгүй байна гэж байна. Тэгээд үүний дараах монголчуудыг бол нэлээд шуугуулсан мэдээлэл гарч ирсэн. Тэр нь болохоор юу вэ гэхээр дэлхийс хүнхийг бол нэгэн хүн зөвнсөн байгаа. Алтарт Нострадамус Ванга эмигийн араас бол Монголын Орифлеймийн оюун гэрлэгч бол зөвнөлтөөр ердөө дараа нь явдаг. 2012 оны 12 сарын 21-нд ч үлдээ. Энэ жас өдөр дээр гарсан мэдээлэл байна. Дэлхийс сүн гэдэг мэдээллийг бол Монголд бол нилээ идэвхтэй тараасан. Тэгээд та нараас дийлэн санаж байгаа. Зам дээр ингээ машин байхгүй. Бүгд ингээд Монголд ирлүү ингээд. Яа, яг энэ хараал идсэн өдөр би бүр хамаатны даа ороод манай хамаатныхан бүгдээрээ нэг газар цугулсан. Хүмүүс чинь лаач хүдэн цөмүүдэн заваад хөөй. Мөнгөдөнүүд нь гэр мэр худалдаж аваад. Тэгээд бүгдээрээ шүнжэнгөө унтахгүй байж маягаад. Яага бид нар тийм мэдрэл муутай байсан юм бэ? Эсвэл ингээ хөдөө явцсан. Шүдэн зоолдохгүй, нойлын цаас олдохгүй. Яг дэлхийн сүрхэд яг хөдөө явах яг ямар шалтгаантай байна те. Тэр хөдөө чи стил дэлхий дотроо байгаа шүү дээ. Хөдөө явахаар л дэлхийгээс гарчна гэж ойлгодог байсан юм шиг байна бид нар. Лаа олдохгүй. That's crazy. Ер нь бол монголчууд бол нилээ итгэсэн. Би баг яалаа эмээх руу явлаа. Гэртээ байлуу. Би бол хамаатны даа байсан. Би бол жоохон байсан. Нилээ сандрахсан. Тэгээ харж байгаах дэлхийс хүндэхгүй гэдэг эрдэнэт батсан ч иргэд болгоомжлоор байна гэсэн мэдээлэл байгаа. Тэгээ яг 12 сарын 21-нд хахад 21 дэлхийс хүнд гэсэн цуурхал тараасан оюун гэрэл энтгэрүү дөрвжээ. Yes та. Ана тэгээд энэ Skype явцсан 12 сарын 21-ийнх нь мэдээлэл байна. Өнөөдөр 12 дугаар сарын 21 Орифлейм оюун гэрэл дэлхий сүрнэ. Тиймээс та нар Монголд гэр барьж лаа шүдэнц хүнсээ бэлд. Орон суусан байгаа хэд бол шууд өвхөн. Ямар амир бэ? Химээсний дагуу 12 дугаар сарын 21-ийг айц давтан өнгөрүүлсэн хүн цөөнгөө би лаа шүдэнц гэрийн үн тэнгэрт хадаж алдарт зүнч Ванга Нострадамусаас ч илүү оюун гэрлийг шүтэж байсан зарим нь насны ойногоонд ороод хоцорсон гашуун түүх шинэхнээр байна. 12 сарын. Үгүй яахаа. Гэхдээ 2012 оны 12 сарын 21 гэж байгаа шүү дээ. Энэ өдрийг ер нь бол дэлхийд ч гэсэн ер нь дэлхий сүрэн мөрнө гэж ярьж исэн юм бэлээ хальт. Гэтэ хүмүүс итгээгүй л ахал та. Гэтэ Монголд амин гэсэн. Гэтэ яг ер нь бол манай хүн тэр Офломын захирлан гадаад манаадаас тийм сонсчоод тэрийг Монголд өөрөө амир итгэсэн. Тэгээ Монголд ярьж байгаа байхгүй юу? Харж байна. On December 21st, 2012, a widespread belief fueled by the Mayan calendar suggested the world would end on that date. But it turned out to be just another day with no significant events or disaster occurring. Ямар нэгэн тийм сүрэл мөрлөж харагдаагүй зүгээр л өдөр байсан. Ер нь бол энэ Mayan calendar дээр ер нь бол дэлхийд дахнаас бас нэг тиймэрхүү цуурхал дэлхийд даяар тарцсан байсан юм байлээ. Гэтэ ихэнх хүмүүс итгээг бах монголчууд 99% нь итгэсэн. 22-ны өглөө өөрийгөө амьд эсгэд эргэлцсэн хүн хатраа чимхэж харин заримд хотоос холдож амьд үлдэхийн эрэл хийсэндээ танил нөхөд ажлынхнаасаа хүртэл имээсэн гэдэг. Айда хуудуутай үг гэдэг талд ассан төмөр адил дарахж ичмэрч гисэн тэр хэрээрэл түүх болон хоцордог ажээ. Харин энэ явдлаас хойш сураг тасарсан оюун гэрэл өнөө хаана байханд нууц хийхээр л байна. Гал 13 оны мэдээлэл байна. Орифлеймийн оюун гэрэл монголчуудаас уушлахгүй юм ба тэ. 21 онд буцаж ирсэн байна. Оо энэ их ч вэ штэ. Одоо тэгээ сүнсэн дэлхийд газардсан оюун гэрэл гэсэн гарчигтай байна. Гэтэ үнэхээр л Монгол гэрийн бизнесээ ингэж зарахад бол ингэсэн бол бас нэг тодорхой хэмжээний бас ингээд санаа байна те.
Эцгийн 11 давхрын цамхагт өглөө эртлэн босож ирсэн холын гийчин байна танилцуулъя. Алганы ихээ судлаач Япон улсын иргэн одоо зүн бэлэгч гэдэг юм уу те аль эсвэл одоо Энэ яг энэ яг хэн байсан бэ хөөе? Энэ яг тэнэг өстой тий. Энэ зүгээр монголчуудын хийсэн пранк байсан юм уу? Эсвэл энэ жинхнээс Японоос ийм хүү ирсэн юм уу? Та бүгдээрээ санаж байгаах алганы ихээ судлаач зүн бэлэгч бол ирсэн Монголд экстрасенсив гэдэг тийм үү бидний хувьд бол нөгөө 6 дахь Тэгээ нөгөөх нь хараад идсэн зэвүүн яриагийн байр TV5. Oh my god. метр хүүтэй Жинхнээсээ ирсэн юм уу те бүр. ийм холын зочин хүрэлцэн ирсэн байна. Дараагийн үзэгчийг авч ийн. Өглөөний минь төргий зөвхөн харилцаараа чагнараа. Энэ ихч бол гоё шааж байгаа шүү нэрээ. Одоо ярих ихч. Бана. За та холбогдсон. Сайн байцгаана өглөөний төргий. Өглөөний минь төргий. Та нар одоо ямар юм зурагтаар гаргаад байгаа юм бэ? Монголын ард түмнийг арай хэтэрхий доромжтой байгаа юм шиг. Үнэ. Монголоор Энэ хоёрыг хоёулынг нь харалтай байсан. Нэгнийх нь өвсөнд яац юм. Нөгөөх нь юу вэ хэвчээ. Гигэ хайрыг чи. нэг гэл туйлцсан ард түмнийхээ толгой төрхийн эргүүлээд байдаг. Та нар бас жоохон бодлоготой ийм зурагтаар гаргаад байгаа юм. За баярлалаа. Зүг энэ их ингэж хэлсэн болохоор энэ ингээ фейлцсэн шүү хэвчээ. Саналыг хүлээн авлаа. За ингээл үүнээс хойш ганц харагдаагүй юм да. Анаа бол энэ байтугай юм үзсэн байгаа штэ. Гал гаргадаг хүн. Тэ, бурхан бууж дэлхийн сүрэн хүн. Энэ минь бол те зүгээр заа загнаал өнгөрөө штэ. Яг го 90-ад онд ирсэн бол энэ хүн бол нэлээд хол явах байсан байж магадгүй. Тэ. Алганы ихээ судлаач гэх Япон иргэнийг албан гаргаж ийнэ хөрхи. Япон улсын иргэн албан гаргасан юм уу? Nice. Судлаач гэх Нишида Кичирог энэ сарын 18-ны өдөр Монгол улсын хэлээр албан гаргажээ. Тэрээр Монгол улсын хэлээр өнгөрсөн 5 сарын 15-ны өдөр орж ирснэ. Аялал жуулчлалын зорилгоор орж ирсэн юм байна. Тэгээ аялал жуулчлалын зорилгоор орж ирээд зорилгоос өөр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тогтоодод бол албан гаргасан юм байна. Япон улсын тухайн иргэн аялал жуулчлалын зориулалттай визээр Монголд ирсэн мөртлөө бусдын алганы хээ үзэж мөнгө олж бизнес хийж байсан ажээ. Өөрхий